National Times News мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлах багийг одоо Баян зүрх дүүргийн 59-р цэцэрлэгээс мэдээлэлээ бэлтгээд байна. За өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлт болж байгаа учиртай. За гэвч Баян зүрх дүүргийн 59-р цэцэрлэгийн хувьд за нээлтээ хийгээгүй байна. За учир нь тус цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний шал өнгөрөх 4-р сард цөмөрсөн гэсэн шалтгаанаар тус цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байсан. За засварын ажил 8-р сарын 20-оос эхэлсэн учраас за өнөөдрийг хүртэл хүүхдүүдэд хүлээж авч эхлэегүй байгаа мэнэ. За тиймээс засвараа дууссан цагт нь буюу 9-р сарын 15-наас за хүүхдүүдэд хүлээж авахар болжээ. Баян зүрх дүүргийн 59-р цэцэрлэг нэг хичээлийн жилд 120 гаруй хүүхэд хүлээн авах чадaltaй цэцэрлэг юм а. Энэ хичээлийн жилд мөн энэ тооны хүүхэд хүлээн авахар болсон байна. Гэвч өнгөрөх 4-р сард тус цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний шал цөмөрсөн хан нурсан гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоож урсгалд засвар хийлгэхээр болжээ. Засварын ажил 8-р сарын 20-оос эхэлсэн бөгөөд төсвөөс нийт 60 сая төгрөг төсвөлсөн байна. Гэтэл бүхэл бүтэн 12 хонцгоод байхад тус цэцэрлэг үе таалгаа нээх нь битгий хэл хаасан байдалтай засварын үйл ажиллагаа явуулж байгаа дүр зураг биднийг өгсөн юм а. Уг нь өнөөдөр улс орондоо ирэх хүүхдүүд цэцэрлэгээ хүлээн авч хичээлийнхаа шинэ жилийг нээлтийг хийх ёстой байсан ч 59-р цэцэрлэг муу үнэлгээтэй байна. Цэцэрлэгийн засварын үйл ажиллагаа яагаад ийм удаан хугацаанд үргэлжилсэн талаар цэцэрлэгийн эрхлэгчээс тодруулахад төсвөөс цэцэрлэгийн засварт зарцуулах мөнгийг төсөвлөж өгөхгүй байснаас ийм явдал болсон гэлээ. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн урсгал засварын ажил 60 гаруй хувьтай байгаа. Мөн шалан цөмөрсөн гээд байгаа ариун цэврийн өрөөний шалыг битүүлэх ажил хийжээ. Засварын ажил оройтч ихснээрээ Баян зүрх дүүргийн 59-р цэцэрлэгийн 100 гаруй хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна. Тиймээс засварын ажлаа түрэгтгэж хүүхдүүдэд хурдан хугацаанд цэцэрлэгт хамруулах шаардлагатай байна.